гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээрх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг сумдын түвшинд сайжруулах зорилгоор Хөрхангай аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын мэргэжилтнүүд явуулын хэлбэрээр ажиллаж байна. Энэ хүрээнд Тархт, Уянга, Зүүн Баялаан, Батүлзээ, Хужирт хар орон сумдад ажиллаж, тухайн сумдын ерхий боловсролын сургуулийн дотор байрны орчны аюулгүй байдал, сурагчдын амьдрах нөхцөл, хоолны чанар, үйлчилгээний хүртээмжид үнэлгээ өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үүдэндээ томоор ингээд одоо за тэгээ манай газраас яг та бүхнээс за танаас өмнө эсэлтийн хүүхдүүдийн судалгааг хийж аваад тэр хүүхдүүдийг бид нэр эрсдлийн даатгалд хамруулна. Тэгээ эрсдлийн даатгалд хамруулаад үнэхээр одоо кейс мэйсээр хохирч юу болсон хүүхдүүдийн тэр бол хилцаад ингээд ерөөсөө нөхөн олбороо авчаа тохиолдол ерөөсөө гарахгүй байхгүй. Тэгэхээр яагаад нэг ч асуудал байхгүй болоод авч чадахгүй байгаа юм гэвэл үгүй. Нөхөн олборыг яаж авах, ямар тохиолдолд авах, ямар ч мэдлэг мэдээлэл дутмаг байгаа учраас тэрийг ерөөсөө авч чадахгүй байгаа байхгүй. Тийм болохоор энэ жил яг бүх сумдыг би яг одоо эрсдлийн хариуцдаг болсноос хойш яг хамгийн гол миний бодож байгаа ажил бол яг сум болгоны эрсдэл нөхцөл хүүхдүүдийг боловсролтойгоо хамтраад яг бодтойгоор гаргая. Одоо хар орон том юм чинь олон хүүхдүүд тэдэн хүүхдүүд өөрөө гэж бол ахгүй. Яг хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнууд, сургуулийн нийгмийн ажилтнуудаас энэ бодит судалгаа гаргана. Тэрэн дээрээ чиглээд үйл ажиллагаа ер нь ингээд эх оны үйл ажиллагаанууд яг тийм судалгаан дээр үндэслээд явна гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Мөн багш нийгмийн ажилтан, дотор байрны ажилтнуудтай уулзаж хүүхдийн хөгжил хамгааллын ажлын хэрэгжилт, эрсдэлт нөхцөл буй хүүхдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөмж чиглэл хүссэн юм а. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын зүгээс цаашид аймгийн бусад сумдад ийхүү шатараатайгаар ажиллан хүүхдийн эрх, аюулгүй орчныг хангах, гэр бүлийн хөгжил хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.